За бүгдээрээ сайн байцгаана уу? Хэдүүлээ өнөөдөр 2026 оны 6 сард ямар шинэ юм болов, тоглоомын ертөнцид юу болов талаар хэдүүлээ ярилцгаая. За тэгээ бичлэг рүү орцгоё. За манай эхний мэдээ бол одоо Rockstar-аас өгч байгаа мэдээ байна. За Grand Theft Auto 6 одоо энэ сарын 25-ны өдөр урьдчилан захиалга эхлүүлж байна. Үнийн хувьд гэх юм бол $80 гарч байгаа. За $80-ийн хувьд нөрөө ингийн хувьд байгаа. Харин Ultimate Edition нь $100 гарахаар болсон байгаа юм байна. Ер нь бол олон хүмүүс ийм үнээр гарах нэ гэсэн тийм таамаглал байсан гэхэд бол буруудахгүй баг. За тэгээд Bank of America гэдэг ийм том банк байгаа. Тэгээд энэ банкнаас ирж байгаа шахалт нь нэлээд их нөлөөлсөн гэж харагдаж байгаа. За учир нь юу вэ гэдэг юм бол Take-Two гэдэг Rockstar-ын толгой компанид нь $500 сая хөрөнгө оруулалт хийсэн тийм банк юм байна л да. За тийм учраас шийдвэр гаргалтанд нөлөөлөх одоо нэлээд тийм том хүчтэй болчиход байгаа юм байна. За тэгээд энэ нөлөөснөө бүү мэд ямар ч байсан одоо $80-аар гарлаа. За дээр нь нэмээд энэ нь ер нь ямар байдлаар бидэнд гай болох вэ гэдэг юм бол AAA тоглоомуудын одоо босхийг бараг $80 дээр тогтоочудаа л гэж бүгдээрээ харж байна. За хүмүүс GTA 6-тай одоо бусад тоглоомуудыг харьцуулж барьцахгүй ч гэсэн нэг одоо ингээд өссөн бол одоо буухад нэлээд хэцүү байдаг. Яг одоо бензиний үншил гэсэн үгтэй. За одоо хамгийн гонхтой нь юу вэ гэдэг юм бол хүмүүс $80 байна уу одоо $100 байна уу? GTA 6-ыг авч тоглох нь л одоо ойлгомжтой бат байгаа. Тэгэхээр тэр нь одоо хамгийн гонхтой зүйл болоод байна. Тэгээ хэдий үн өссөн ч гэсэн стил хүмүүс автгаараа авна л гэсэн үг. Тэгээ яг өөрсдийнх нь одоо мэдээснээр эхний өдөртөө шууд $1 тэрбум одоо захиалга авсан ч гэж байгаа шигтэй. Тийм одоо их хүн авч ийн л гэсэн үг. За тэгээд энэ $100 үнийн ард одоо нэлээд хайтах юмд бас байгаа юм шиг байна. За хуучин бол нэлээд нэг artbook, soundtrack гэх мэт тийм гонгийн юмнууд ингээ байдаг байсан бол энэ тоглооны Ultimate Edition-д нэлээд олон тоглоомын дотор ашиглах тийм зүйлс одоо багтаж байгаа юм байна. За тэгээд бас нэг хилэн дагуулсан юм нь юу болоод байна вэ гэдэг юм бол Physical Edition-ыг дэлгүүрээс нь авч байгаа хүмүүс диск очихгүй зөвхөн тоглоомоо татаж авах тийм код цаасан дээр хэвлэгдсэн л очихоор тиймээр гарсан байна. За тэгээд бас нөгөөдөгтэй хамгийн хүлээлт өндөртэй тоглоом болох одоо Grand Theft Auto 6 нь ингэж байгаа юм чинь бусад компаниуд ч гэсэн яаж нөлөөлөх вэ те pre-order-ыг гэдэг зөвхөн код дагуулдаг болчихвол гэсэн тийм одоо таамаглал бас байна. Энэ бол бас их миний хувьд бол их муу бидэ. Тэгээ одоо бодолтой те $100 төлөөд авсан чинь хүний оронд диск ч байхгүй. Яг бол дийлэх хүмүүс дижиталаар тоглодог болсон л доо. Тэгтэл наа чи юм дисктэй байхыг одоо стил илүү үздэг тийм хүмүүс бол байгаа л байх гэж бодож байна. Хүмүүс бүр одоо метр хийгээд компаниуд энэгээр нь хожигноод ихсэн тийм юм дүр зураг бас харагдчихна. За дахиад нэг нэмэлт хэлэхэд бол энэ тоглоомтойгоо хамт бол GTA 6 онлайн хамт гарахгүй гэдгээ зарласан. Тоглоом маань зөвхөн одоо single player тоглоом байна гэд Rockstar мань өөрсдөө тийм мэдээлэл өгсөн байгаа. За манай дараагийн мэдээ бол одоо Valve-аас гаргаж байгаа мэдээ байна. За Steam Machine гэдэг одоо консол байгаа. За энэ консол нь өөрөө $1050 гарахаар болсон байна. Хамгийн хямдхан үнэ шүү. $1050-аас эхэлнэ гэсэн үг. Тэгээд одоо энэ өндөр үнэтэй байгаа гол шалтгаан нөгөө л нэг RAM, асуудалтай партуудын хомсдол байгаа. Тэгээд Steam Machine өөрөө загвар дизайн талаас ч тэр үзүүлэлт хүчин чадал талаас ч тэр уг нь хүн болгоно нэлийн таалагдчих байсан. Даанч одоо ийм өндөр үнэтэй болчихор сонирхсон хүн нь бол одоо авч чадхааргүй дийлэх хэрэггүй болж байгаа шиг байна. Одоо жишээлбэл мань мэдээс ахуулаад за үн дээр бас одоо дагалдж байгаа дахиад нэг муу мэдээ нь юу вэ гэдэг юм бол энэ үнэндээ контроллерч дагалдуулахгүй байна. За тэгээд контроллерч байхгүй зүгээр л нэг одоо консолыг $1050-аар худалдаж авна гэхээр бол одоо хамаагүй өндөр үнэтэй байгаад байна. Тэгээд дээр нэмээд одоо юун дээр Steam дээр юу гарахгүй шүү дээ. GTA 6 гарахгүй шүү дээ. Тэгээд ядчихад энэ контроллер дагахгүй. Тэгээд $1050 гарч байгаа хэрнээ PS5 Pro-гоос хүчин чадлаар муу гэж байгаа. За тэгэхээр бол энэ бол ер нь фейлдэх магадлал нэлээд өндөр байна уу даа л гэж би бол өвдөө харж байна. Гэтэ яг юу болох нь харъя те бүгдээрээ. За ингээд энэ сард хийгдсэн зарим тоглоомын том анонсментуудаас хэдүүлээ ярилцъя гэж бодлоо. За хамгийн эхлээд бол миний хувьд God of War Laffy байлаа.
За олон нийтийн хувьд бол баяртай хүлээж авсан хүмүүс ч байлаа. За юу хүүхэн бэ гэж хүлээж авсан хүмүүс ч гэсэн бас байлаа тий. За манай монголчуудын хувьд бол бүгдээрээ баяртай байсан бахаа гэж би бол найдаж байна. Миний хувьд ч гэсэн бол баяртай байгаа хүмүүсийн нэг. За God of War ингээд угаасаа ч амар дуртай. Дээр нэмээд одоо манай монгол бурхан тоглоомн дээр гарах гэж байгаа. За манайхан дунд бас юм тэнэг юм яриад байгаа хүмүүс байл шүү юм ээ. Төвдийн бурхан энэ гэдэг тий. Тэдрийг одоо болиорол гэж хэлмээр байна. За төвд байна уу, Монгол байна уу? Тэр нь бол хамаагүй. Гол нь одоо Санта Моника гэдэг одоо God of War хийж байгаа студ нь өөрсдөө Монголын дайны бурхан гэдэг ингээд зарлж байгаа. Тэгээ тийм учраас бид нар бол зүгээр л дуугаа зүгээр сурчлуулаад байж явах хэрэгтэй гэж би бол өвтө бодож байна. За энэ тоглоомыг бол гарсан өдөр нь шууд авч тоглох тоглоомнуудын нэг байгаа миний хувьд. Үйл явдлын хувьд гэх юм бол манай Kratos-ийн одоо сүүлийн ихнэр болох Фейн талаар гарна. Бүх хүмүүсийн одоо бодож исэн дүрслэл нь юу вэ гэдэг юм бол Kratos энтертэй уулзахаасаа өмнө юу хийж авсан бэ ч юм уу те. Одоо сүхээ яаж хийж авч байгаа те. Тоортой тулцсан молцсон эсэг ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм гарах баха гэсэн тийм одоо хүлээлттэй байсан. Тэгсэн чинь харин эсрэгээрээ үхээд чандралагдаад Everywhere гэдэг ийм газар очисон тухай тоглоом дээр маань гарнаа гэж байгаа. За тэгэхээр Everywhere-д болохоор адал явдал нь ингээд болоод явж их хооронд манай хоёр тэнд одоо Балдур энтертэй зодолтой тий Рагнарок энтергээ явж исэн болж харж байгаа юм л да. Тэгэхээр нилээн одоо сонирхолтой гоё одоо түүхтэй тоглоом байх хаа гэж бас найдаж байна. За нээлт хийх таваа бол олон нийтэд цацаагүй байгаа. Coming soon гэсэн тийм бичиг үзүүлсэн. Геймплей интертэй тийм одоо трейлерээс нь геймплейс нь харахад бол нэлээд дөгцсөн байж магадгүй тийм тоглоом юм болоо гэж би бас өвдө бодсон. За яг юу болох нь бас харж лээ те. Платформын хувьд бол ойлгомжтой энэ одоо PS exclusive тоглоом байгаа. Тэгмээс PlayStation 5 дээр гарнаа. За дараагийн тоглоом бол Resident Evil Code Veronica-гийн ремейк болох Resident Evil Veronica гэж тийм тоглоом байгаа. За би бол хуучин тоглоомыг нь сайн мэдэхгүй байна. Гэтэл одоо энэ чинь Resident Evil ремейк шүү дээ. За гоё болох нь ойлгомжтой байх гэж бодож байна. За зураглал атмосферыг ингээ харахад бол янз бүрийн тийм мэдрэмж өгч илээ. За хизээ гарах нь бол яг тодорхой болоогүй байгаа. 2027 онд л гэсэн тийм огноо үзүүлсэн. За Capcom-ийнхний хэлж байгаагаар бол тоглоом маань одоо 100% third person өнцгөөс харна гэсэн. Гэхдээ одоо цацсан трейлерийн хувьд бол first person байгаа байхгүй те яг өөрийнхөө нүдээр харж байгаа юм шиг юу болох вэ бүгдээрээ харжий. За үйл явдлын хувьд гэх юм бол Claire Redfield Resident Evil 2-ын дараагаар ахыгаа хайгаад одоо Rockfort гэдэг тийм арал руу явж байгаагаа гарах юм байна. Бас трейлер дээр нь Hank гарч гарах шиг болсон. Тэгэхдээ яг Hank мөн үгүй юу бас сайн мэдэхгүй байна бүгдээрээ тоглоомоо гарахаар нь сарыг те. За гарах платформын хувьд бол PS5 PlayStation 5, Xbox Series S болон X дээр гарах юм байна. Мөн PC дээр бас гарахад авлагдсан байгаа юм байна. Switch 2 дээр бол гарахгүй байна. За тэгээд дараагийн тоглоом бол одоо Tomb Raider Legacy of Atlantis гэх тоглоом байна. Энэ тоглоом маань одоо хуучны Tomb Raider-ийн тоглоомны vibe-ыг агуулсан янзын гоё тоглоом болно гэж өөртөө ам гараад байгаа. Тэгээд нэрийг нь харахад бол ойлгомжтой Atlantis Center гарах юм шиг байна. За тэгээ 2026 онд гарна гэж одоо хуучин зарласан байсан бол энэ нь хойшлогдоод 2027 оны 2 сарын 12-нд бүх платформ дээр гарахаар болжээ. За дараагийн том тоглоомуудын нэг бол одоо Gears of War E-Day байна. За миний хувьд бол энэ тоглоомыг сайн мэдэхгүй. Яг үнэ хэлий. Энэ тоглоом одоо хамгийн зөвүүн нь консол варыг дахин эхлүүлсэн гэж л олон хүмүүс ярьцгааж байна. За одоогийн байгаа мэдээлэлээр бол Xbox-ийн exclusive тоглоом хэлбэрээр гарах магадлал нэлээд өндөр байна. Гол үйл явдлаар нь юу гарах вэ гэх юм бол эхний тоглоомын түүхээс 14 жилийн өмнө болж байгаа тийм сеттингтэй тийм тоглоом байх юм байна. Гол дүрээр нь одоо хүмүүсийн хайртай дүрүүдийг буцааж авчирснараа одоо нэлээд олон хүмүүс ам сайтаа байгаа ийм тоглоом байна. Тэгээд тоглоом маань 10 сарын 6-нд нээлттэй ихэд товлогдсон байгаа маань энэ оны. За тэгээд платформын хувьд бол түрүү хэлсэнчлэн Xbox дээр гарахаар болсон байна. Мөн PC дээр гарах бах. Ямар ч байсан PS5 дээр бол порт хийгдэхгүй байх нэ. Дараагийн тоглоом бол Marvel's Wolverine байна. Wolverine бол бас миний хувьд хүссэн хүлээж байгаа тоглоомуудын нэг байгаа. За кинонуудыг нь үздэг, комикийг нь уншсан, түүхийг нь мэддэг ч гэдэг юм уу те. Одоо энэ тоглоомыг тоглох шалтгаантай хүн бол одоо хаасайгүй
маш олон байх гэдэгт бол итгэлтэй байна. Мэдээж Insomniac хийж байгаа учраас одоо Spider-Man-тэй их төстэй vibe-тай байх болов гэж бас бодож байна. Тэгээ яг трейлер энтрийг нь харахад бол нэлээд цус нүчтэй зэрлэг үйл явдалтай тоглоом шиг санагдсан. Нээлтийг 5 нь 9 сарын 15 гэж зарласан байна. За платформын хувьд бол мэдээж энэ тоглоом нь PS exclusive тоглоом байгаа. Тиймээс PS5 дээр гарах нэ. За тэгээ сүүлийн яг announcement хийсэн том тоглоом гэх юм бол мэдээж өнөөх GTA 6 байгаа. За нээлтийг 5 баталсан гэж бол ер нь хэлж болно. 11 сарын 19-нд гарахаар тоглогдсон байгаа. За платформын хувьд PlayStation 5 болон Xbox Series S болон X дээр гарахаар болсон байна. За тэгээ зөвхөн PS5 болон Xbox дээр гарч байгаа шалтгаан нь бол PC дээр хүмүүс одоо single player тоглоомыг далаад гараад пиратлаад авчаад байдаг гэсэн тийм одоо судалгаа олон нийтийн ойлголттой бол шууд хамааралтай. За энэ нь одоо хайрын сайхан мөнгө олох боломж багасгуулахгүй тулд гэж бол одоо өөрсдөө нийтээрээ бол таамаглаад байгаа. За яг уг нь статистикийг нь харах юм бол одоо PC дээр худалдаж авсан хүмүүсийн тоон, PC дээр одоо Rockstar-ын тоглоом худалдаж авсан хүмүүсийн тоон, PS бол Xbox дээр тоглогчдын тооноос бол хамаагүй илүү байт юм байлээ. За бараг даблддаг заяа. Бас нэг юм нь юу вэ гэдэг юм бол GTA 5-ын онлайнаас Rockstar өөдөө модод $1 олд юм байна л да. Тэрэнд нь хамгийн их мөнгө үрдэг хүмүүс нь PS, Xbox дээр тоглодог хүмүүс байдаг юм байна. Харин нөгөө PC дээр Steam-ээр авсан хүмүүс бол ер нь бараг мөнгө авах нь айгүй бага байт юм байна л да. Тэр бас нэлээд одоо хамааралтай энэ шийдвэрт нь. За тэгээд одоо энэ холын төлөвлөгөөндөө одоо таатай байлгахын тулд холын төлөвлөгөөгөө одоо сайн байлгахын тулд ер нь бол Xbox, PlayStation дээр одоо зөвхөн гаргаж байгаа гэсэн тийм олон нийтийн таамаг бас нэлээд явж байгаа. За тэгээд дараагийн хэсгээр Steam Summer Sale болж байгаатай холбоотойгоор зарим нэг одоо тоглоомын хямдралын тухай ярих гэж бодлоо. За одоо миний хувьд санал болгох тоглоомнууд гэдэг юм бол Dragon Ball Xenoverse 2 байна. За миний Steam-ийн яг currency нь Австрали доллар байдаг хэвгүй. Тэгээд надад харагдаж байгаагаар бол 3 Австрали доллар 3 AUD болж байгаа юм байна. За тэгээд мэдээж Dragon Ball-ыг мэдэхгүй дургу хүн гэж бодвол барагдал байхгүй бах. Тэгээд одоо олон жилийн өмнө гарсан ч гэсэн олон хүний хайр хүндэлийг хүлээсэн энэ тоглоомыг одоо авах нь бол бас зүйс нэг хэрэг болов гэж би бол хувьдаа бодож байна. Энэ бол $3 авахд бол нэх одоо алдаад байхааргүй тийм тоглоомоо гэж бол харж байгаа. За дараагийн тоглоом бол одоо Домогт Witcher 3 The Wild Hunt байна. За 6 Австрали доллар болж 6 AUD болж хэмдэрсэн байна. За энэ тоглоомыг авах тал дээр бол яриад байх юм уусаа байхгүй. Учир нь уусаа одоо өөрөө Домогтой тоглоом тэгээд хэрвээ одоо тоглож үзээгүй бол заавал тоглох ёстой тоглоомнуудын нэг байна. Дээр нэмээд одоо шинэ DLC гаргана гэд зарлчихсан. За тэгээд тийм учраас цаашдаа тоглох контент ч гэсэн улам бүр их болно л гэсэн үг. Тиймээс одоо аваад бол тоглож яхад бол гэмгүй тийм тоглоом байна. За дараагийн миний санд болох гэж байгаа тоглоом нь Dead Space гэдэг тоглоом байна. За энэ тоглоом маань хямдраад одоо 9 AUD болсон байна. Саяхан гарсан тоглоом гэхэд бол нэлээд сайн хямдэрсэн. За та бүхэн харж байгаа. За миний хувьд бол энэ тоглоомыг нэлээд underrated тоглоом гэж боддог. Одоо хямдрлаар наваа тоглохдод буруутгах зүйлгүй. Ямар ч гэсэн $9 чи worth байлгаж чаднаа гэж бодож байна. За тэгээд сүүлийн саад болох тоглоомоор Resident Evil 4 remake-ийг дурдмаар байна. За үүний хувьд 15 AUD болж хямдэрсэн байна. За болж өгвөл Gold Edition-ыг нь аваад одоо DLC-тэй хамт аваад тэгээд нийтд нь $23 аваад 23 AUD-ыг аваад тоглох хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За харьцангуй сүүлд гарсан тоглоом. Тэгээд мэдээж геймплей, түүх гэдэг юм уу те. Хүний хайр хүндэлийг хүн болгоны одоо хайр хүндлийг хүлээсэн тийм том тоглоом, сайн тоглоом байгаа. За тиймээс одоо тоглож үзээгүй хүн байвал заавал тоглох тоглоомуудын нэг одоо Resident Evil 4 remake байна. За энэ бичлэгийг маань дуусгацсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ мэдээгээрээ та бүхэнд багч гисэн сонирхолтой хэрэгтэй мэдээллүүдийг хүргэхийг бол зорилоо. За тэгээд хэрвээ бичлэг таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe дараарай. За тэгээд мөн сэтгэлдлийг коммент сэтгэлтэйгээр. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Түр баярлалаа.